Шинэ зөөврийн компьютер авах гэж би хайж байгаад яг миний хайж байсан. Энэ бол гайхамшиг байсан. Энэ бол энэ шинэ загвар бөгөөд үнэхээр хямд үнэ байсан. Би маш их баярлсан. Үүнийг хэдхэн цагийн өмнө жагсаасан бол хэн нэгнээс өмнө авахыг хүсч шууд л худалдаж авсан. Хэдийгээр үүнийг заллин гэж бодох санаа надад хизээж өрөөгүй. Би зөөврийн компьютер эрхийг хүлээж байхдаа байнга буцаж очдог байсан. Хуудсыг нээж исэн ядан хүлээж байснаа харуул надад зул сарын баяр шиг сэргийлүүлж 7 эцэн ирлээ. Жаахан бухимдсан би хайрцаг доорх зөөврийн компьютерийг хамгаалах зүйл бараг байхгүй байгааг анзаарсан. Гэхдээ аз болоход бүх зүйл хэвэн байсан бөгөөд ямар нэгэн гэмэл харагдахгүй байсан. Би зөөврийн компьютерийг нээгээд шууд харсан. Дэлгэцэн дээр наалдсан цаас байсан. Энэ нь 4 орны пин код байсан. Яагаад худалдагч өөрийнхөө бүрэлдэхүүнийг усгаагүй юм бол гэж би гайхаж байсан. Зөөврийн компьютерийг хийхээс өмнө бүрэлдэхүүн усгаагүй юм бол яагаад миний бүрэлдэхүүний пин кодыг үгүй юм? Яагаад хаваа технологи хэрэглэж байгаа юм бэ? Мэдээж би сэрэмжлүүлэхийг үл амсарлаж пин кодоор бүрэлдэхүүн нэрсэн. Мэдээж би сэрэмжлүүлэхийг үл амсарлаж пин кодоор бүрэлдэхүүн нэрсэн. Пин код бичиж байхдаа аккаунтын профайл зураг харамгүй байхыг анзааралгүй өнгөрч чадаагүй. Жаахан сүрээ санагдсан ч би бүргүүлсээр л байсан. Эхэндээ онцгой зүйл байгаагүй. Дэлгэцний зураг нь компьютерээр ашигладаг далайн эргийн энгийн зураг байсан. Би бүх файл болон бусад зүйлсийг цэвэрлэгдсэн гэж бодсон. Ихэнх нь цэвэрлэгдсэн байсан ч зарим нь байгааг анзаарахгүй байж чадаагүй. Файлууд зөөврийн компьютер хэвээр үлдсэн байсан. Ямар ухаанаа хүн файлуудаа харахаар анихгүй хүнд үлдээх вэ? Ямар ч би файлуудыг үзэж байсан. Бүгд л хэвийн зураг, видео шиг харагдаж байсан. Эдгээр номод болон голын зургууд байсан бөгөөд зургнууд нь бүлэглэгдсэн юм шиг харагдаагүй, харин санамсаргүй юм байсан. Эдгээр нь бүр их шимээ биш, зарим нь бүдэг, үннийг хэлэхэд аимшигай зургууд байсан. Бараг санаагаар муухай авсан юм шиг мөн нэг өрөөний зураг байсан. Энэ нь маш энгийн цулгуу харагдаж, шаргал өнгийн ханаа, ороо магааржуулагч гэрлээ байв. Гэрэл өрөөг үнэхээр хачин харагдуулж байсан ч яг ир үед би видеонд санамсаргүй охолцсон юм. Видео нь үнэхээр аимшигай байсан бөгөөд жижиг аудио мөн энэ хүний видеонуудын хачирхлаа хослолыг багаасан байв. Маш их үгүй Микки Маусын маска, үүнийг маш их үгүй клип рүү буцааж байсан ба. Ойлгож чадаагүй дуу алдаж газрын салхи, галын 9-р сарыг хууж байхыг би сонссон. Дараал дахин үзсний дараа би маш их зовсон эдгээр бүх зүйлсийн хослол үүнийг хийсэн. Маш их агуулсан бичлэгийн хувьд би дээрх зараасаа гэхдээ энэ нь байхгүй болсон. Би худалдагчийн нэрийг санахгүй байсан ч ямар хоос илгээсэн гэдгийг санаж байна. Энэ нь Ямужийн жижиг хоо байсан. Биог сонсож байгаагүй. Эр хоо гэдгийг ойлгохоор би харсан. Бүр og байхгүй байсан би гайхаад энэ бүхэн зүгээр л нэг өвчөө хошигнол байх гэж бодсон. Худалдагч хийрхий хол байгаа юм шиг санагдсан нэг хүн үйл явцыг эхлүүлнэ. Зар сурвалжлагыг охируулах, энэ видеог хийх, сайхан компьютер дээр авах, маш хямд үнээр зарах бүр. Үүний дансны ухаан мэдээллийг өгөх нь уггүй байсан компьютер дээр нэмэлт файл байхгүй байсан. Би ямар бичлэг болох халаар ямар нэгэн зөвлөгөө байгаа болов уу гэд илүү олон зүйл хайж үзсэн боловч би юу ч олсонгүй. Зөөврийн компьютер дээрээ баг зэрэг оролцсны дараа би үүнийг шүн дунд болоо гэж үзээд орондоо орохоор шийдсэн. Маргааш нь би өглөө 6 цаг 30 минутын үед босоод сургууль руугаа явсан бөгөөд ир өдрийн орой гэрээ буцаж ирээд би явсан. Би өөрийн зөөврийн компьютер аваад үлдсэн өдрийг айн өнгөрөх найдлагаагаар суулаа. Би зөөврийн компьютер нээсэн чинь яг ир үед л би харсан юм. Надад анзаарахад хэсэг хугацаа орсон. Гэхдээ профайл бүрэн хар биш болсон байсан. Өөрчлөгдсөн байсан. Би халууд өгөх мэдрэмжээр сандал руугаа живж энд 1 юм уу 2 минут суусан. Зургийг юу болохыг шинжилэн одруулах гэж оролцсон. Нүүрэн хаалга болон бариулахын бүдэг бадаг ойрын зураг байсан бол би эрд ороо бүх зүйлийг мөн файлуудаас видеогоо усгаж дээрээс нь нэрхүү аккаунтыг зөөврийн компьютероос усгасан. Би бүхэлд нь зөөврийн компьютероор хаях ухаа бодсон. Гэхдээ надад сургуульд хэрэгэ байсан. Би хайж чадахгүй. Би бас ажил хийх шаардлага болно. Би хөгжимчин бас сайн найзаагаа кино хийдэг. Би хэрэглэдэг бүх програм хандамжаа суулгаж эхэлсэн. Цаг орчмын дараа би бүгдийг бэлэн болгосон. Бичих болон бичлэг хийж эхлэх үедээ би цаг хугацааг бүрэн марсан. Би ир компьютер хэдэн цаг зарцуулсан. Гэсэн хэдий ч энэ үед надад зайшгүйгээр ир видео санаанд орж ирсэн. Ялангуяа ир Микки Маус маск ямар хөө сэгэл өгшин байсан болон ир видеоны дуу чимээ хүрэл. Яг ир үед би нэг зүйл харсан чинь зүрх савруу минь шууд унсан. Вебкамерын гэрэл асаалаа байгааг би анзаарсан. Энэ бүх хугацаанд асаалаа байсан бөгөөд би саарснаас болоод анзаараагүй юм. Би энд гайхсандаа хөшчихсөн нэг хэсэг сууж бяцхан гэрлийг ширэв. Би маш хурдан анхаарлаа өвлрүүлж дэлгэцийг доош нь хүчээ хаав.
Эрэлдээ би эзэн зөөврийн компьютер аваад гадаа ишээ аль болох хурдан гарч нэгээд үүнийгээ эсрэг алтанд дэлгэсэн юм. Хашлага дээр гიშгэж хоёр хувааж хогийн савндаа хайсан. Намайг хэр удаан харж байсан бэ? Хэн намайг харж байсан бэ гэхээс би маш их айж байсан. Эр залуу бүр Ямужаас ирсэн юм болов уу гэсэн асуулууд миний олгоод эргэлдэж мэдээж би цагдаа дуудсан. Би 911-ийг усаар ярьж байсан чинь хэд хоёр машин явуулж шалгана гэсэн. Хэрвээ би чамд үннийг хэлвэл би эдэнд хамаагүй гэж бодож байна. Эд намайг айвшруулах гэж явуулсан гэж бодож байна. 5 минут хайсны дараа эд надад хэлсэн. Би бүх зүйл сайхан болно. Хүмүүсийг айлгахын тулд юу ч хийхээс буцахгүй игээдүүд байдаг гэж хэлсэн. Эд явсан. Гэхдээ шударгаар хэлэхэд эдний хийж чадах зүйл үнэхээр байгаагүй. Би ир шин унаагүй. Гэрлээ асаасан хിവэр байсан. Гэрлээ асаа хөшиг хаалга цонхоо цоожилсан. Би сэрүүн байж зураг үзсэн. Гэхдээ би үүнийг хийж байхдаа анхаар бай. Хаалганы бариулаа хаалга нь миний урд хаалга байсан бол би 2 хоногийн дараа нүүж худалдаж авсан. Аас жинхэнэ зөөврийн компьютер авсан. Өнөөдрийн хүрэл энэ бичлэг миний оюун санаанд шингэсэн хിവэр байгаа бөгөөд одоо ч гэсэн. Хорин би энд ийм ч амгалж байгаагүй. Эсвэл ямар нэгэн зүйл байгаагүй. Үнэндээ би компани оюун ямпрын хамгийн доод алт байсан. Би амьдрах хэмжээний мөнгө олдог байсан ч өөр улс орноор аялах, гадаадд суралцах мөрөөдлөө байсан. Хэрэг би ир мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа бол орлогын өөр их үүсвэр хэрэгэ байсан. Яг ир үед гэдэг зүйл дэлгэрч эхэлсэн. Мэддэггүй хоёр хүний хувьд. Юу гэдгийг мэдэхгүй хүмүүс зориулаад гэдэг. Энэ нь ихэвчлэн насанд хүрсэн конин байдаг бөгөөд энэ нь зарим алаараа маргаан дагуулдаг. Хүмүүс бүгдээрээ платформд дураа байхад зарим нь завхаа бүдүүлэг гэж хэлж байсан. Би эмгээчүүдийн алаар хид хідэн үг сонссон. Гэрээ ухаас сууж байгаа дуухан оолох хийж байгаа. Би биш гэсэн амл биз. Би хідэн цэн олж болох юм гэж бодсон. Би бүргэл үсгээд жаахан бичлэг хийсэн. Амл биз. Би хідэн цэн олж болох юм гэж бодсон. Би бүргэл үсгээд жаахан бичлэг хийсэн. Ирээдүйн дагагчдад зориулсан нэлцүүлэг мессеж. Дараа нь би анхны дур булаан зургуудаа авсан. Мөн эдгээрийг байршуулсан би ороо хайсан. Би хідэн загас ирж сэлхийг хүлээх хэрэгэ болсон. Хэдэн 7 хоногийн дараа би хідэн дагагчаа болсон бөгөөд эд бүгд сард $10 бүргүүлсэн. Зарим нь бүр надад зөвлөгөө өгч эсвэл би онцгой конин хийсний өлөө нэмэлт үйлбэрүүлдэг байсан. Би өөрөө ямарч зайр олсон мөнгө шууд аялын санд орох болно гэж амласан. Дэлхийг ойрон аялах хангалаа мөнгөө боломгцоо. Би энэ платформыг бүрмсэн ашиглахаа болно. Тэр хооронд надад хийх миний жинхэнэ ажилд нэг өдөр би бизнесийн баг хурд. Миний амьдардаг ажилтнууд бизнесийн карууд нь над шиг доод түвшний грануудад хүрэл албан ёсны зүйл хിവэр байна. Би манай компани хамран ажиллах сонирхлоо байгаа хийн үйлчлүүлэгчдэд хэдэн 10-ыг нь араасан. Үннийг хэлэхэд би ир өдөр маш олон шинэ хүмүүсээ танилцсан. Эд бүгд ижил үсээ косима, ижил үсээ ус заслаа байсан. Миний ой санамжинд нүүр царай, нэр хоёр тэр орой унахынхаа өмнө олон нийгмийн харилцаа байх үедээ би зөвхөн шүн бишрэгчийнхээ данс руу нэрвч хэрхэн яаж байгааг шалгахаар боллоо. Явж байсан чинь за юу ач би шин дагагчаа боллоо. Джон Смит гих даруухан. Нэрээ энэ шин залуу идэвхтэй байгааг минь хараад шууд мессеж илгээсэн. Сард $10 хүрэл. Ийм үнэ биш шүү дээ. Хүлээл алаар болохгүй. Одоохондоо надад аалагдаж байна. Чинийх. Маш гоё баярлалаа. Ир надад хидэн нээлээ мессеж илгээсэн. Надаас нохоо байгаа эсэх хинээ нэр холбогдож байгаа эсэх гэх мэт гэмгүй асуулууд асуусан. Надад нохоо байхгүй. Хинээч нэр холбогдоогүй. Би эцгийнхийгээ амьдардаггүй. 7 хоног байхгүй байсан өрөөний хамрагчаагаа амьдардаг.
$5 онгойлгож ирүүнийг онгойлгоод миний илгээсэнд баяраа байгаа боллоо байсан. Минь хүрэхгүй хугацааны дараа ир надад өөр хүсэл илгээсэн чиний хөөрхөн хөлнүүдээс яаж байна? Би чамд дахиад агуулсан дөө чи юу хүсвч би хизээж зарим залуусын юу нь болоод байгааг ойлгохгүй. Мөн хөл гэхдээ би үүний өлөө зураг авч явуулсан $5 хөлбөрөө огломын ард байгаа. Тэр хит хитэн хүсэл гаргасан бөгөөд надад $5 үлж байсан хялбархан мөнгө гэж би бодсон. Өндөр үсгийн гуалаа зураг, ийм байрлалд байгаа зураг гихмээ. Дараа нь ир надад дахин нэг хүсэл илгээсэн. Арам. Би үүний $10 авч хачирхлаа нэмсэн. Түүний аккаунт ямар нэгэн пост байхгүй байсан ч үүний хоосон зургийн хүрээ одорч байсан. Үүнийг саяхан Instagram сөргөө нэмсэн гэсэн үг. Зүгээр л сониуч зандаа хөлөгдөн би юу оруулсныг нь харахаар дарсан. Энэ бол миний байшингийн видео байсан. Хоёр цагийн өмнө нийлэгдсэн дараагийн үхийг оголсон мойн захаас авсан. 5 минутын өмнө байршуулсан энэ нь миний байшингийн өөр нэг бичлэг байсан бөгөөд энэ удаад илүү ойрхон газраас авсан. Гудамжны нөгөө алаас авсан дүрс бичлэг миний онцлогийн өрөөний цонхыг омруулсан бөгөөд гэрэл хасаалаа цорын ганц өрөө байсан. Миний 3 дахь давхар байсан өрөө 2 минутын өмнө дөнгөж гаднаас нь авсан зураг орсон байсан. Миний верандын цонх миний хаалганы гадаа яг байж миний байшингийн дор алыг кино хайсанд болгож байсан. Шилэн дээр миний зурус гарч ирээд намайг оруул гин. Айсан би өрөөнийхөө хаалгыг ир даруй цоожлоод цагдаа дуудаж гадаа хүн байгааг хэлсэн. Байшин ир үед ир надад гадагшаагаар эсвэл би орж ирэх хэрэгэ болно гэж битсээр байсан. Доод давхрын хаалганы бариулт чичирч эхлэхэд би дэшээ айсандаа чөхөд сүрч усламж ирэхийг найдваргүйгээр хүлээж байв. Миний онцлогийн өрөөний цонхоор хашхиран усламж гууж байсан энэ бол хамгийн сайхан хороолол биш байсан л да. Ингэж хэлий, миний хуршууд намайг сонсоогүй эсвэл услахыг хүсээгүй хаалганы бариултыг савж байсан залуус. Цохиж дараа нь балбаж эхэлсэн гин доод давхар бүх зүйл чимээгүй болсон. Ир явсан гэж бодсон чинь хэдэн минутын дараа доод давхрын цонх огшир чимээ сонсогдов. Тэгээд удалгүй шил хагарах чимээ гарсан. Цагдаа ирж намайг зүгээр байгаа эсхийг шалгахад ир залуу аль хэдийн явчихсан байсан. Би мөрдөн байцаагчдад бүгдийг хэлсэн. Эд ямар нэгэн сэжгээ залуу байгаа эсхийг харахаар эргүүл хийж хэнийг ч олоогүй. Надад өөр газар үл сайхыг зөвлөсөн. Би цүнхээ баглах хооронд энд байхыг гуйсан. Машиндаа суугаад эцэг ихийнх рүүгээ явхаар усаа хамгийн сүүлд шалгалаа. Миний энэ хайрцаг уншаагүй нэг мессеж байсан нь анаа хамран ажиллахад байлаа. Би эцэг ихтэй болсон бүх зүйлийг ярьж аль болох сайн унахыг хичээсэн. Ир шүн намайг хэн Джонс мэвэ, ир юу хийхээр үлүүлж байсан бэ гэсэн асуулууд зовоож байлаа. Ир намайг хаан амьдртгийг яаж мэдсэн бэ? Миний хувийн мэдээлэл зөвхөн дээр л байдаггүй. Би хот харьцангуй шинээр ирсэн бөгөөд энэ хавийн олон хүнийг мэдэхгүй байсан бөгөөд дараагийн өдөр нь би 2 ба 2-ыг холбосон. Миний бизнесийн карт дээр зөвхөн миний компани хаяг байгаагүй. Дээр нь минийх бас эрүүл явдал сүлжээний арга хэмжээний дараа орой босон санамсаргүй хэрэг биш байсан байх гэж би бодож байв. Тэр сэжигэн бол ир өдөр надад анилдсан хүмүүсийн нэг байсан. Карн дээрх мэдээллийг ашиглан ир миний онлайнаар дансыг олж надад зочлохоор шийдсэн байх. Би энэ мэдээллийг ухаан өдөр цуглуулсан олон 10 бизнесийн карны хам ирэх баригчдад дамжуулсан. Энэ нь мэдээж хэрэг юунд ч хүргэсэнгүй, ярих барин байгаагүй ба Instagram хаяг нь ойлгомжаа. Хаягдал түүний ихэнд надаас ир найрсаг асуултыг асууж байсан нь одоо надад ойлгогдож байна. Ганцаараа амьдардаг эсхийг харуул хамгаалтын нохой байгаа эсхийг шалгах гэж байсан юм билээ. Дахин хэлэхэд би 9 саяг хэрэглэхээ байсан. Би эцэг ихийгээ буцаж ирээд бүрмөсөн суурьсан ч зөвлөх компанийн ажлаасаа гарах боломжгүй байна. Одоо би ажилдаа ороод үйлчлүүлэгчтэйгээ уулзах бүрээ зоригоо царай гаргадагч дороо үргэлж эргэлздэг.
Надад хам ажиллаж байгаа залуу ир шүнд миний гадна байсан хүн мөн үү гэж. Саяхан би энэ аккаунт эхлүүлсэн. Анарыг юу гэж бодож байгааг би мэдэж байна. Гэхдээ ухаан үед би ганц бий байсан бөгөөд энэ нь баг зэрэг нэмэлт мөнгө олох гэмбүү арга гэж бодсон. Би багийн зарим зүйлийг нийснээр эхэлж ажмаар илүү өлөвсөн зургуудыг байршуулах болсон. Иймээ би үгээрээ бахархахгүй байгаа жижиггүй байна. Би ухаан үед эцгийнхээ хам амьдарч байсан болохоор би миний кониныг болгоомжоо хийх хэрэгээр байсан. Би ичээгүй гэж хэлсэн ч гэсэн би мэднэ. Эд үнд иймч нэлээд хандахгүй байсан бол би зураг видео авахын өмнө эднийг гэрээс гараад явуулна үргэлж хүлээдэг байсан. Мөн би найзуудтай хэрхэн хайхаа хэлээгүй. Яагаад гэвэл энэ нь ямар нэгэн байдлаар миний аав ээжид хүрэх вэ гэхээс айсан. Энэ бол маш нууц бизнес байсан. Хэдхэн сарын дараа л би хэдий хэмжээний мөнгө олж байгаагаа гайхаж байсан. Сайн насар ондаагч сар бүрийн орлогоо болсон бол би өөрийгөө шагнах шийдвэр гаргасан. Миний хувцсны шүүгээ нэлээд хуульчирсан байсан бол би шинэ хувцас худалдаж авахар шийдсэн. Би чамайг сонин сонсогдож магадгүй хэд хэдэн шинэ хувцас сонгохын тулд орон нутгийн дэлгүүр очсон. Гэхдээ би дэлгүүр очоод шүүмжлэгчдийнхээ өвлөө шууд дамжуулалт хийж эхэлсэн бөгөөд хувцсны загвараа өөрчлөх талаар ярилцаж зарим барааны алаар санал бодлыг нь асуусан. Би дэмжигчдтэй ихэвчлэн шууд дамжуулалт хийдэг байсан. Өдрийн цагаар зөвхөн финүүдтэй зориулсан миний хувийн суугаар дамжуулан би үүнийг мэдрэмж өрүүлдэг гэж бодсон. Эдний олонх нь намайг дэлгүүр хэсч явах эсвэл кафед суух эсвэл зүгээр л байрнаас блог хөлөх зэрэг миний амьдралыг хараад цэглэн хөдөлдөг байсан. Би эдний сэгэлд хариулж эдний холбогддог байсан. Хорин Ирээрэн нэгэн цаг би өөрийн хуудсандаа нэвэрсэн. Яг ир үед миний байнгын үйлчлүүлэгчдийн нэгээс ирсэн мессежийг анзаарсан байна. Цаг зав мөнгийг минь өрсөнд баярлалаа. Бидэнд бүгдэд нь худлаа хэлсэн. Чи өөрөө найз залуу байгаа гэдгийг хэлээгүй. Үүнийг миний дэмжлэгийн өгсгөл гэж үзээрэй. Би ир санааг хаанаас олсон юм бол гэж гайхаж байсан юм. Энэ залуу бол миний хамгийн ом. Дэмжигчдийн нэг байсан бөгөөд үүнийг явсанд би үнэхээр харамсаж байсан бол би үүнд мессеж илгээсэн юм. Хөөе. Би ганц биш уур шиг ирвчлөө. Би хин чамайг биш гэж хэлснийг мэдэхгүй байна. Чи намайг энийг гэж бодож байна уу? Эсвэл ямар нэгэн зүйл үү? Би хүлээн зөвшөөрч байна. Анзаарахад хэдэн сар болсон. Гэхдээ чи байнга ямар нэгэн залуу байгаа нь ил байна. Би аны бүх сэрмийн цаанаас үүнийг хардаг. Ир өнөөдөр дэлгүүр анаахан байсан. Чи юу яриад байгаа юм? Ногоон цамцаа залууд би үнэхээр харамсаж байна. Шудраг болцоо анаа идэл зүйл хийдэг хүнээ би ир өдрийн бичлэгийг шалгахаар буцаж очсон. Ир өдрийн сэрмийг үзээд яг 5 минутын дараа зүүн мөрний дээгүүр ногоон цамцаа нэг залуу алхаж байсан. Миний ард нилээд ойрхон ир маш өндөр, булчинлаг бие, 20-д насны сүүлээр харагдаж байсан ч аль хэдийн. Нүдний доор хар хүрээ, ус нь халдварч байсан. За юу, ир нь юу ч балаагүй. Дөнгөж дэлгүүр над ард зогсож байсан нэг залуу, би бичлэгийг өөрчлүүлэн үзсэн. Тэгээд залуу над ард байсан шиг санагдсан. Их хэсэг нь намайг дагаж байгаа юм шиг харагдсан. Гэхдээ энэ бол зүгээр л санамсаргүй тохиолдол байх. Миний байнгын үйлчлүүлэгчийн мессеж миний олгоод байсаар л байсан. Ирийн залууг олон газар харсан гэсэн. Миний сэрмүүдээс би өмнө нь хийсэн сэрмээ шалгахаар буцаж очсон. Энэ нь намайг худалдааны үед байх үеийн бичлэг байсан. Ямар ч зүйл байх ёсгүй минь санагдаж байсан. Гэвч би үүнийг олж харсан. Ирэл залуу ирэл ногоон цамцаа над ард холоос алхаж байсан. Ир сэрэм 47 минут үргэлжилсэн ба. Намайг ард байгааг нь харж болон заримдаа хол заримдаа ойрхон гэхдээ үргэлж араас дагаж байсан. Ир сэрэм намайг кафед байхад дуусч ир залуу надаас хэдхэн ширээний зай ганцаараа сууж байсан. Үүний хар нүд намайг бүхэл цагийн урш ажиглаж байсан ч би ог анзаараагүй. За ихэд би энэ үед арай галзуурч ихсэн л дээ. Мэдээж хэрэг энэ бол зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш байсан. Би буцаж очиод хуучин сэрэм, хойн бичлэг, өөрийнхөө бичлэгүүдийг шалгасан. Паркад нохоогоо салхилуулах, далайн ирэг дээр амарч зугаалах гэх мэт бүгдд нь нэр байсан мөн. Бараг бүгдд нь нэр адилхан ногоон цамц өмссөн байсан энэ хүн бол миний өмнө нь хизээж харж байв. Миний амьдралд өдөр бүр намайг дагаж байсан нэр миний амьдралын нэг хэсэг биш байсан ч би. Ирний ом хэсэг нь тодорхой байсан. Би эхлээд юу хийхээ мэдэхгүй байсан. Ир надад хизээж хандаж байгаагүй.